Цэзэнэс юу гэсэн бүгд өнөөдөр мэд төргий. За энэ бол мэдээж backtest. За backtest өнөөдөр нэлээд бас богинохон юм аа. Богинохон явахгүй бол жоохон ажил хэрэгтэй байгаад байгаа. Илжмэрлж гарах хэрэгтэй байгаад байгаа. За тэгээ өмнө нь breaking хийсэн daily бол ерөөдөө өмнө нь breaking хийсэн доош уналт явах боломжтой daily-ийн автаа байт хөдөлгөөн харагдаж байна. За 4 цаг дээр бол хөдөлгөөн 4 цагийн яг одоо гэмээр 4 цагийн болвол downtrend ceiling zone-тэй хөдөлгөөн харагдаж байна. За тэгээ эндээс харахад бол ер нь хөдөлгөөн дээр нэлээд жоохон өөрчлөлтүүд харагдаж байна л та. 4 цаг бол энд ингэж апалж гарч ирээд ингээд даунлаад аплаад буцаад даунлсан хөдөлгөөн юм байна. Тэгээ одоо бол 4 цаг downtrend ceiling zone-тойгоо trace хөдөлгөөн авчирч болно. 4 цагийн үндсэн resist-ний энэ дээр байршилтай, 4 цагийн үндсэн яроолын дэмжлэг энэ дээр байршилтай. 4 цаг бол эндээс downtrend ceiling zone-той болсон гэж үзэж байгаа юм байна. За after-end buying zone-той бол тэнд болсон. За доошоо бол daily time frame support-тай 4 цагийн support авахсаж байгаа. 4 цаг бол доошоо чиглэлтэй унж яваа хөдөлгөөн. Daily 4 цаг, за 4 цаг хэр удаан унахыг мэдэхгүй 30 минут үрдсэн 4 цагийн trace хөдөлгөөний авчрах хүртэл унах бах. 30 минут хизээ 4 цагийн trace хөдөлгөөний авчрахыг хамт харцгаая. За ингэсэн. За 30 минут бол ерөөхдөө одоогоор trace хөдөлгөөний авчрах юм шиг тийм шинжгүй байгаа тань. Окей, орой эвдэлсэн. За 4 цагийн trace хөдөлгөөн ирчихэж байгаа. 30 минутаар автаа байтай хөдөлгөөн болсон. Зааж байгаа энэ автабайт болсон ёроол энд байгаад идэг энэ амжилт болсон. За автабайт болоогүй маань 30 минут бол ерөөс тэр чигтээ даун селтэй явчихж байгаа юм. Тэгээ ёроолоо эвдээ тризм төлөвлөгөө өгөхөл бол бид нар өвчиж чадахгүй байл гэсэн үг. За ёроол эвдэж тризм төлөвлөгөө өгөх үү эсвэл одоо daily time frame дээр харагдаж байгаа. За 4 цаг дээр даунтай байгаа. За ер нь бол юу ч өөрчлөгдөхгүй юм байна. Ер нь бол доошоо чиглэлтэй. Энэ дээр би swing орохгүй. Ер нь одоо сүүлийн үед бол энэ нэг resist-тэй хоёр шалгадаг дээр ер нь swing орохоо болчиход байгаа. Тийм учраас трийг дагаад swing ерөөс орохгүй гэж. За энэ дууг нь оройн candle үүсчил байна л да. Жохон том юм аа. 215 гэдэг ч тоо. Ч өөрөө тэгээд Fibonacci-гийн 50-тэй хөдөлгөөн байгаад идэг. 45 руу доошоо явлаа гэж бодоход 500. За яг 215 500 тайгаад ороход бол асуудал байхгүй юм байна л да. Яг харж байгаачлан. За ёроолоо эвдээд гарч ирсэн тохиолдолд эсэл зөөгдлөө яг. За ёроол эвдэх гэж бас нэлээд болно. За ёроол бол эвдэрчж байгаа юм байна. Энд харахад бол ёроол бол эвдэрчж байгаа. Шинэ тризм төлөвлөгөө авчирж байгаа харагдаж байна. За шинэ тризм төлөвлөгөө нь ямар хөө байх вэ гэд харъя байц. Орой үсгээ фейлсэн. Орой үсгэж байгаа. Оройн кандлууд ер нь гарцсан гэж үзэж болно. Дээшээ бол үндсэн хөдөлгөөн маань. За нэг 140-тэй доошоо нэг 400-тай юм уу? За 145 400 юм да. Ер нь бол баг. Окей. За ингээд явсан. За дээшээ stop loss зөгцсөн. За энэ дээр бол ингээд одоо яг энд харагдаж байгаа ёроол эвдрээд энд ёроолыг эвдсэн candle гараагүй. Ер нь бол сүүлийн арилжаа бол шууд break even хийдэл. Тэгээд break even цогт бол сүүлийн арилжаа биш ээ. Эхний арилжаа бол сүүлийн арилжаа бол stop loss цогт тэгэл дуусаж байгаа. Тэгээд 30 минутаа тренд эргэжиж байгаа. Daily time frame үндсэн хөдөлгөөн тренд buying zone-тойгоо дагаад явчих болохоор болж байгаа. 4 цаг бол 4 цагийнхаа тренди эсрэг явчихж байгаа. 4 цагийн reverse-ийг tracing төлөвлөгөө өгвөл 30 минутын дээр bayд боломжтой болчихж байгаа. 4 цагийн resistance дээр л тэр одоо хөдөлгөөн бол гарч ирэх хэрэгтэй болно. Тэгэхээр за tracing төлөвлөгөө өгсөн. Энд бол юу юм байна? Дараа өдрлөг шилжих юм байна. Цаг болохгүй байна. За энд ёроолтож байгаа үед ингээд харахаар энэ хөдөлгөөн маань дээшээ uptrend buying zone-тай 50-тай impulsive боломжтой хөдөлгөөн бол авчиж байгаа. Тэгэнгүүт хөдөлгөөн 100-тай 185 мавтай юм уу? Рефцээ хөдөлгөөн гарч ирж байгаа. Тэгэхээр энэ дээр бол орохгүй. За доош reverse хийж байгаа нь ямар ч учиртай бай. 4 цагийн down биш ээ. 4 цагийн down биш 4 цагийн uptrend tracing төлөвлөгөө хийж байгаа. Daily time frame impulse-ийн дагуу явах бүрэн боломжтой байгаа. Өмнө орой дээр орж ирж чадсангүй. За одоо хөдөлгөөн бол 30 минутаар хизээ reverse хийх вэ гэдгийг сонирх байх гэдэг шүү дээ. Дээшээ хизээ reverse хийх вэ эсвэл 4 цагийн down reverse хийх үү гэдэг хоёр сонголт байгаа. Daily дээр бол ямар нэг юм байгаа юм уу? Daily-гийн үндсэн интернал нь сүүлд бол ап болцсон юм байна. Тэгэхээр daily-гийн интернал аптай 4 цаг аптай гэдэг утгаараа бол 30 минутын дээр down sell-тэй гэж болохгүй болчихж байгаа. За тэнд ерөнхийдөө орой trade tracing өгчихсөд өгчихгүй л байна да. За tracing-тэй өгөхгүй үзээд байгаа. Ёроол бол үүсчихэж байгаа юм байна. Ёроол үүсээд доошоо бол нэг 185 мав хавцаа юм уу? За дээшээ импульс дээр гэх юм бол хөдөлгөөнийг нэг шалах байхад ихтэй 360 370 гэж явах та. Яач вэ? За орой гоё эвдэх хэвээр. Орой эвдэрсэн маш гоё.
За break-ийн үнд ичж болно. Энэ дээр бол тэгээд шинэ tracing тавьчихдаа Yorol дахиад үүсгэж байгаа юм байна. Энэ дээр. Гэхдээ энд болохоор миний арилжааны цаг болохгүй болчихж байгаа. За тэгээд шинэ tracing-д нь дахиад артлын өдөрлөгөө бүр шилжиж яваад тэгээд break-ийн үн шууд цогчж байх шиг харагдаж байна да. Ер нь бол. За тэгээд дахиад шинэ tracing тавьчихсан нь болохоор Yorol-ын cancel нь өөрөө гарахтаа энэ дээр биш. Энд гарч ирж байгаа юм байна. За энэ шинэ tracing төлөвлөгөө бол Yorol-ын cancel энд гаргалаа 178. Дээшээ бол үнцэн хөдөлгөөн маань нэг ойролцоогоор tracing 61.8-тай 180-тай гэж үзэхэд 360 бол хүрчих юм байна те.